Сайн уу миний хүрхэн хайр тонгор зүрхнүүд минь. Бүтэн 2 сар ажил амьдралаа зохицуулах гээд үүрийн 5 цагаас босоод орой 5 харанхууд л гэртээ орж ирдэг байсан учраас үнэхээр завгүй байлаа. Мэдээж намайгаа үргэлж төвчээртэй хүлээж байгаа та нартаа үнэхээр их баярлдаг шүү. 12 сар болж шинэ жилд өхөөдч тэр үү гоё нөө. Өнөөдөр та бүхэндээ Kimi wa Kanata гэд хөөхөн өхөөрдөн аним ярьж өгөхөөр бэлтгэлээ. Голдүрийн охин маань нэг тийм тайрмал өстэй жаахан бүтэлгүй, жаахан бишээ, нэлээд бүтэлгүй, өөртөө итгэлгүй, ер нь л хичээх үнэхээр дургуй төрлийн хүн л т. Сардаа 2-3 удаа өндрөөс унаж, нисэж байгаагаар өөрийгөө зүүдэлдэг. За тэр ч яах вэ? Хамгийн сайн найздаа ядж яхад хайртай муу хайшин, хар багаасаа шороо идэж өссөн хоёр л доо. Хамт болцож молзол хөөхөн их оромоо гэснээс ороомо гоё те гэж нас. За тэгэл нөгөө насан багын найз нь бугууч бэлэглээл тэр хоёр чи ормаа чихлал гоё яана. Тэгсэн тэр хоёртой найзалдаг нэг охин байдیں۔ Нөгөөх нь насан багын найз араа таад нь сайн энтергээд лай болоод хөөрхийн манай Мио маань өөрөө сайн ч гэсэн та хоёрт амжилт хүсье. Та хоёр гоё хос болноо гэснээ өөрөө эм орч өнтер. Удалгүй араа та Мио хоёр кино үзэж явахдаа нэг тийм мэрэгч төлөвч рүү ороод Мио өөрийгөө мэргэлүүлдэг гэсэн чинь охин минь чамд том ноцтой асуудал гархан дээ удахгүй төгсгөл хэрнэ гэдгийг тэгэл араата энэ балай газраас яв гэл Google гарчдیں۔ Мио бөөн ур чичта ямар юмтай бэ? Чи яг яах гээд ингэж байгаа? Гарыг минь ийм чанга бариад өвдөж бла бла бла. Бид хоёр ер нь ямар ч хамааралгүй хүмүүс эцтэй энэ гэл манай охтод угаасаа ойлгоход хэцүү штэ. Хэцүү. Тэгэл Мио өөрөө уурчаад гэртээ очсон уйлж идэр өд юм уу яадын хар усан боргоноор аратаагаас уучлалтгүйх гээд хайртай гэдгээ хэлэх гээд ундаг дугуйтай явж байсан л та. Гэтэл осолд орчдیں۔ Маргаашин сургууль дээр аратаатай таарад мэндэлсэн ч хинч тоохгүй метронд сууж яхад яг л өмнө зүүдлээд байсан тэр зүүд рүүгээ нисэн одлоо. Тэнд үүлэн дээр автобус яваад л үнэхээр үзэгсэлэнтэй. Гэтэ Миогоос өөр хинч байхгүй. Хүмүүс нь зүгээр сүүдэр. Манай Миогийн хайртай Гимон чихмэл нь бүр өөртөө ярьж мариад бүр гайхал "Сайн уу? Би чамайг энэ хавар аялуулнаа заяа" гэл нэг шаал танихгүй охин гарч ирснэ. Би тэгвэл тийшээ явуулахгүй гэл чихмэл тэр хоёр хэрэлдээд нөгөө охин болохоор "Мио чи амьд бишээ. Чи өвгцэн. Гэтэ чи өвгөх ёсгүй штэ. Марцсан зүйлээ сан нэдэргэл санах гэж хичээндээ." Мио марцсан зүйлээ санахыг хичээсний эцэст өөрийгөө араатад заавал хэлэх зүйл байгаа гэдгийг л маш сайн ойлгодог. Харин энэ үед араата бүр Мио санаан зовоод яагав цаад хоёрыг чинь муудалцдаг өдөр нэг мэрэгчдэр очсон доо. Тэр чинь хамаатан байсан юм байл. Тэгээд бүр араатагийн удам нь өөрийнхөө сүнсийг биенээсээ гаргах нэг тийм чадвартай байсан гэхүүт. Мио харин юуг яаж хинт хэлэх ёстойгоо санахын тулд харанхуй руу орж бүгдийг санах гэж хичээнэ. Багадаа дуулахыг маш их хүсдэг байсан ч хүүхдүүд шоосноос болоод өөртөө итгэлгүй, өөрөөсөө ичдэг хүүхэд болсон. Бүх зүйлээ бодож, яагаад зүхтаж, айж, өөрийгөө мохоож байдгаа ойлгож, өөрөө л урам зориг өгч ирч хүчээр цэнэглэгдтiin. Тэгээл урам зориг ороод азар буцаж харих тасалбараа авсан хэдий ч явж чадахгүй буцаад л нөгөө газараа. Гэтэл бас нэг эрэхтэй аймар бурхан гараад ирсэн. Ер нь бол өөрийгөө чи өгсөн гэдэгт хүлээн зөвшөөр хизээгээч тэр өдөр яагав араата та хоёр муудсан өдөр чи дугуйтай явж байхдаа машинд дариулж нас барсан. Өөрийгөө өгсөн гэдэгт итгэхгүй байгаа юм шиг байна. Одоо өөртөөгөө эвлэр охин минь гэт юм да. Тэгэхэд л Мио аль хэдийн өгцөн байсан юм байл. Тэр үед Гимо хамгаалал "Мио энд ирэх цаг нь болоогүй, түүнд хугацаа өгмөг" гэл Мио зүхтаал нөгөө хөөхөн танихгүй охин хэн байсан бэ гэвэл Миогийн загас байсан юм байл. Тэгэл туслаал. Харин энэ үед араата өөрийнхөө биенээс сүнсээ гаргаж Миогийн байгаа газар очиод тэр хоёр арай гэж уулсан ч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй л. Араата маань биендээ буцаж орсон ч бөөн ур. Намайг Миото тэнд үлдэх байсан гэл хэрв жаахан удсан бол араатаач мөн адил өөхөх байсан. Миогийн хэвтэж буй имлэг дээр очиход Миогийн сүнс ч ихсэн тэнд очисон байсан. Үхлийн бурхнаас гуйсан, маш их гуйсан. Уйлсан, ахаад амьдрахыг хүссэн ч боломж үнэхээр байсангүй. Тиймээс араатаатай салах ёс гүйцэтгээд тэр хаалга руу алхсан. Мэдээж хамгийн сүүл хүртэл эцээ хүртэл хичээхийг хүссэн учраас Миогийн хувьд чухал газар тооцогддог тэр газарт очиод үнэхээр их гуйсан л та. Араата яагаад ингэж гуйсан бэ гэхээр мэдээж Миод маш их хайртай учраас шүү дээ. Харин тэр хаалга руу манай Мио яг орох мөчид л ухаарсан. Би энэ хаалга руу орох ёстой хүн биш. Би өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж, өөрөө сонсож, өөрийнхөө хүслээр амьдрах болно.
Надад ямар ч саад бэрхшээл гарсан ч би түүнийг даван тулах хангалттай хүчийг бий болгож чадна гэл. Ёстой хөөхөн. Ер нь бол араатаа өөрөө Мёд маш их хайртай. Түүнийг нэгэн өдөр хэлэхэд тэр өдөр Мё юу ч болоогүй юм шиг огт сонсоогүй юм шиг дүр хэсгсэн юм бэ нэлээ. Яагаад гэвэл хэрвээ энэ сэтгэл хөдлөл түрхэн зур үргэлжлээд түүний сэтгэлийг шархлуулах вэ гэж бодсон төдий. Тэгэл буцаад сүнс нь биендээ ороод амьдрал манай хоёр чинь тэврэлтэй л дуусна юм да. Угаасаа уурлаж хэлсэн үг бүхэн үнэн байдаггүй ч ууралсан ч өчүүхэн зайж болов үлдээж байгаарэ. Үг гэдэг хамгийн чухал. Мөн манай өсвөр үеийнхэн сэтгэл зүйн үнэхээр хэцүү байвал энэ анимыг бүтнээр нь үзээд ирч хүч аваарай заа юу. Хаяа нэг өөртөө гутарч өөрийгөө чамлах үед багч гисэн урам өгөх бах. 2021 оны хувьд UK admin үнэхээр жаргалтай байгаа. Та нар минь бас тийм их жаргалтай байхыг хүсвэл мэдээж хичээх үнэхээр хичээгээрэй. Зүрх